За орой мэнд үзэгчтэй Terminal Electric Production-аас бэлтгэн явуулдаг Generation Cap 3 үеийн төлөөллийн эмэгтэйчүүдийн үзэл бодлын ялгааг харуулах нэвтрүүлэг маань яг одоо Terminal-ийн студиэс шууд та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Орой минь сайн бацхан уу? Сайн бацхан уу? Бүргэргийн мэндэ гэж. Бүргэргийн мэндэ. За ингээд манай нэвтрүүлгээс үзэж байгаагүй хүмүүстээ та бүхэндээ бас хөтлөгчнтэйгээ танилцуулъя. За мэдээж 3 үеийн төлөөлөл байгаа. 70 оны төлөөлөл манай Орилт Тоягч маань байна. За 80 оны төлөөлөл миний Биотхо, 90 оны төлөөлөл манай Цацрав. За ингээд та бүхэндээ бид 3 уулзах жагаадаа маш их баяртай байна. Өнөөдрийн сэдвийг танилцуулъя. За өнөөдөр бид бүхэн маш serious сэдвийн талаар ярилцах болно. За энэ маань юу вэ гэхээр та хөхөө тогтмол шалгадгүй хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлье гэсэн сэдвийн хүрээнд ярилцах болно. Тэ. Энэ бол сүүлийн үед бас нэлээд хүмүүсийн анхаарлыг татаад орчцтой ялангуяа залуудж байгаа талаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар бид бүхэн бол ярилцах болно. За ингээд таад маань нэрэн нөгөө шинжилгээнд орсон уу? Тий. Эхлээд нөгөө юу яа нэвтрүүлгийнхаа асуултыг асуухаас өмнө ерөнхийдөө манай эмэгтэйчүүд маань хэр их бас хөхөндөө анхаарал тавьдаг, эрүүл мэндэд анхаарал тавьдаг гэдэг тоо баримтыг бүгд хамтдаа үзцгээе. За тэгээд. За ингээд дэлгэцсэндээ бүгд хамтдаа тоо баримтыг харцгаая. За бид бүхэн ер нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд тэр дундаа хөхний эрүүл мэндийн талаар ярилцах болно. За дэлхийд дахинд харах юм бол хорт хавдаргүй хөхний хорт хавдаргүй байгаа хүмүүс бол 96.7%-ыг эзэлж байгаа боловч хорт хавдартай байгаа 3.3%-ийн хүний тоонд харьцуулаад үзэх юм бол 265 сая хүн хөхний хорт хавдартай байна. За тэгээд үүнээс задлаад харах юм бол хорт хавдрын төрлийн хойролтын хаваад үзэх юм бол хөхний хорт хавдар, илэгнийх, ходоодны хавдар, төрөө булчирхай, бүдүүнгэдэс, уушиг, за болон бусад эдгээр харьцуулагдаж байна. За тэгэхээр энэ нэг 265 сая хүмүүсийн 11% нь хөхний хорт хавдартай буюу эмэгтэйчүүд эзлээд байгаа юм байна. Тэгэхээр маш өндөр баримттай шүү дээ эндээс харахад тий. Хөхний хавдар нь бүх хорт хавдрын 11.7%-ыг эзэлж байгаа нь дэлхийн хамгийн түгээмэл тохиолдлын хавдрын төрөл юм а гэсэн байна. Тийм байна. Аимшигтай тоо энэ тий. Тийм байна. За дараагийн тоо өрөөнд байгаа юу? За байна. Үргэлжлүүлээд цөмөрөө дараачийн тоо баримттайгаа танилцъя. За ингээд дэлхийд дахинд жилд ойролцоогоор 20 орчим сая хүн хорт хавдраар өвдөж байгаа. За үүний 60% нь эмчлэгдэж амьд үлддэг бол 33% нь нас бардаг байх нэ. За үүнээс 7% нь бол одоогоор мэдээлэл нь тодорхой бус байгаа юм байна. За ингээд харах юм бол бид бүхэн амьд үлдээд байгаа хүмүүс нэг 12 сая орчим хүн байгаа бол өөд олж байгаа 6.6 сая хүмүүс бол хавдраар нас орж байна. За тэгээд 5 жилийн хувьд амьд үлдэлтийн хувийг нь хараад үзэх юм бол 90% нь хөхний хавдар, 65% нь гидсний хавдар, 20% нь уушигны хавдар, 18% нь илэгний хавдар, за хамгийн сүүл 30% нь ходоодны хавдар гэсэн байна. За ингээд үүнээс бид нар ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр эртээ эмчлүүлж чадах юм бол эмчилгээгээ зөв хийлгэж чадах юм бол хөхний хорт хавдраас бол урьдчилан сэргийлээд амь настанд аюулгүй байдлаар амьдрах боломжтой гэдэг бас үзүүлэлтийг харж болох нь байна гэж харагдаж байна. За өөр тоо баримтаа гойлон нөрлөгч. За дараагийн тоо баримт. За ингээд илрүүлэх тусам амьд үлдэх боломж өндөр гэдгийг бид өмнөх судалгаанаас харсан. За хөхний хорт хавдар нь эрт илрүүл бүрэн идэх боломж өндрөө. За 1-р үе 2, 3, 4 гэсэн үетэй идэх юм байна. 1-р үедээ бол амьд гарах буюу илүү эмчлүүлээд эрүүл сарвал болох боломж 90-с дээш хувьтай байгаа бол за 2-р үедээр за 80 орчим хувьтай 90% арай хүрэхгүй, 3-р үедээр 60-аас дээш хувьтай, 4-р үедээр бол 30 хувьтай байдаг юм байна шүү. Тэгэхээр энэ нь юу хэлж байгаа нэхээр бид бүхэн аль болох илрүүлэхтэй ороод эрт арга хэмжээ авч эмчилгээ хийх нь зөв байх нэ гэж харж байна. Тийм байна. Ялцчихгүй. За дараагийн тоо өрөөнд байгаа юм байна. За хөхний хорт хавдрын эрт ба хожуу оношлолт гэсэн байна. За Монгол улс болон Монгол улстай олон улс болон Монгол улстай харьцуулж үзэх юм бол 70% нь бол эрт илэрсэн, 30% нь бол хожуу үедээ илэрсэн байгаа юм байна. Тэгтэл Америкт бол яаж юм гэхээр 90% эрт илрүүлээд 10% нь хожуу илрүүлж байна. За Японы хувьд харах юм бол 80% эрт илрүүлээд 20% хожуу.
Өмнөд Солонгосыг харьцуулах юм бол 75% эрт илрүүлж чаддаг бол 25% хожуу илрүүлээд байна. За Европын дундаж улсуудтай харьцуулах юм бол 85%-ийг нь эрт илрүүлж чаддаг. За 15% бол хожуу онцлогдоод явдаг ахнэ. За үүнээс ингээд дүгнээд хэдүүлээ харах юм бол Монгол улс бол харьцангуй хожуу илрүүлж байна гэдгийг бид бүхэн дүүнэлт хийж болохоор байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улс гэд 10 гэдэг чинь бол их эрхлэлрүүнд их орж ийн гэсэн үг байна тий. Тэгэхээр ер нь бол одоо манай Монгол бүсгүүчүүд мэнэрэ хэр эрт илрүүлгэнд орж хэр эрт хөхөө бас сайн шалгуулж байгаа болоо. Ер нь одоо энэ дээр бол одоо бас анхаарлах цаг ирсэн байна. Дэлхийн нийтээр ер нь бол хөхний эсрэг гэд аян хүртэл зарладаг болсон байгаа тий. Тийм учраас ер нь бол яаж яж байгаад эрт илрүүлгэнд одоо манай оргил зөөгч ер нь яасан бэ? Сүүлд яг эрт илрүүлэхт хэзээ орсон бэ? Та яг бүтэн биений шинжилгээ өгөөд. Би бол яг 2 жилдээ нэг удаа ороод байгаа л да. Ер нь бол нөгөө жилийн нэг онцлогоо гэж хэлэгдэг штэ. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг хорт хавдрын маркер гэж өгдөг штэ тий. Тэрийг бол хийлгээд байгаа. А гэхдээ яг энэ хөхний хорт хавдрын тухай ярих юм бол би нэг уншлаа та маш одоо тэр маммограм нэг хэлэгдэг штэ. Маммограм гэдэг нэг юм хавчуулаад хөхийн хавчуулж аваад ингээд зургийг авдаг. Тэрүүгээр бас илрүүлэгддэг юм байна шүү. Тийм бас бүрэн илрүүлэгддэг юм байна. Зарим тэгээ алдцсан нөхцлүүд бас их гардаг гэж байна. Тэгэхээр ерөнхийдөө юу гэж хэлээд байна вэ гэхэлэр тэрнээс гадна ганц тэрэнд бас найдалтгүй. Ер нь жил болгон тэр нөгөө хавдрын маркеруудаа өгөөд 2 жилдээ нэг удаа ч юм уу яадаг шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр маммограмд бас найдалтгүй 2D маммограм, 3D маммограм гэж бас байт юм байна. 3D маммограм нь болохоор илүү бас ингээд зүгээр ингээд хоёр талаас нь хавчаад ингээд харах биш. Бүр ингээд бараг ингээд хууц эргүүлж байгаа юм шиг ингээд бүр хэрчилттэй ингэж хардаг юм байна. Тэгэхээр тэр бол илүү бас яг хөхний хавдрыг нөгөө дөнгөж гарч ирж байгаа тэр нөгөө жижиг имийг барьж авах гэдэг чинь хэцүү юм байна л да. Тэр үсэж байгаа юу? Хөхний тэр нөгөө зөөлөн идүүдийн дунд нуугддаг юм байна. Тэгэхээр ялангуяа тэгээ залуу охтууд 35-аас доош насны залуу охтуудын одоо хөх нь бол нэлээд тийм нөгөө нэгтршил өндөртэй гэдэг юм байна. Тэгээд нэгтршил өндөртэй хөхөнд тэр нөгөө жижигхэн нөгөө cancer cells те одоо хавдрын тэр эсийг олж харна гэдэг бол маш бас яг тэр маммограмыг харж байгаа тэр техникийн тэр ажилтнуудаас бас маш их юм шалтгаалдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө би бол юу гэж ойлгосон гэвэл ерөнхийдөө нөгөө жилийн онцлогоонд бас найдахгүй нэг маммограмд бас нэг найдахгүйгээр ер нь бол нөгөө генетик тестинг гэдэг одоо удмаараа ямар нэгэн хүүхний хавдар, ямар нэгэн төрлийн хавдар яг чиний ээж чинь, чиний эмээ чинь байсан уугүй юу гэдгийг мэдээд генетикийн тийм тест хийдэг юм байна. Хийдэг болсон байна. Ер нь бол одоо Америкт бол бүр $200 хийж байгаа маш тийм хүмүүс бол маш одоо олноороо хийлгэж байгаа тийм тест байгаа юм байна. Тэгэхээр тэр тестийг одоо манай Монголд оруулж ирээд манай хүүхнүүдэд бас хиймээр байгаа байхгүй яг. Одоо яг таныг одоо магадгүй 30 настай байх үед иймэрхүү сэдв яригддаг байсан уу? Та яг тэр үед чинь одоо ингээд эрүүл мэндийн health check-д ордог байсан уу ер нь? Үгүй шүү дээ. Үгүй. Ер нь манай ээж юу вэ? Бидний залуу малуу үед чинь бид нар тийм юмны тухай ямар ч мэдээлэлгүй байдаг лаа. Одоо сүүлийн тийм. Ер нь хөхний хавдарч гэлтгүй ер нь ямар ч хавдар яаж гардыг, хаанаас гардыг. Ерөөсө зүгээр л нэг хавдар гингууд айдаг шууд үхэн гээл те. Тэгэл ерөөсө нэг хүн чинь мэдхгүй юмнаас айдаг штэ. Тэгэл мэдхгүй болохоор чи мэдээлэл авахгүй угаасаа. Тэгэхээр чи хүн хамгийн хайдаг байхгүй юу? Одоо бол харьцангуйас хүмүүс мэдээлэлээ авдаг болчихж тий харьцангуй мэдээллийг бол бүр гадаад хэлээр өөр газруудаас ч бас авдаг болчих ш тий. Тэгэхээр одоо бол харьцангуй энийг бол эрт илрүүлээд авах бол боломж нь маш өндөр байгаа. Отгойгч үед. За миний хувьд бол би ч одоо бараг жил болгон ерөнхийдөө эмчилгээ хийлгээд л дээ. Саяхан сүүлд яг Солонгос улс руу очиж яг шинжилгээ өгсөн байгаа. Бүтэн биений шинжилгээ. Тэгээд би ер нь ингэж ингэдэж штэ. Хүүх ингээл хаяа нэгэл та нарт тэгдэггүй ингээд жирс гэл юм мэдрэмж ингээл ангууд би шууд Монголынхаа хавдрын бас хөхний айгу мундаг эмчт юм а. Тэрэн дээр би шууд очиод үзүүлчихдэг. Тэгвэл надад юу гэж зааж өгсөн бэ гэсэн чинь одоо ингээд чамд ингээд ийм жирс ч юм уу нэг халуун өргөөл нэг ийм
Хүүхэнд ч нэг юм тийм жижигхэн мэдрэмж төрүүл ингээ хүүхэн дээр ингээ бүр ингэж дарж үзсэн юм байна л да бүр ингэж. Тэгээ ингээд үзэх хүчтэй дарах юм уу тий? Хүчтэй ингээд бүр ингээд амар бүр ингээд дарах юм байна л да. Тэгээ дарангууд тэнд нэг юм бэлцрүүтэй ч юм уу одоо бэрсүү ч юм уу тиймэрхүү юм ажиллаад тэр нь жоохон өвчтөй байна уу? Тэрийг хамгийн түрүүнд үз. Заримдаа ингээд нэг хүүхэд ингээд хөхөө ингээд хөвтөж байгаа л ингээд бид нар ингээд үз тэмтрэл үздэг шүү дээ. Одоо яагаад айлггүй таны яриг сонсоо барыг тэмтрэх гэдэг. Тийм тэмүүд нөө 40 гараал иглэнгүүд чи эн чинь өөрөө нөгөө сэтлүүд нь насар их хурдан хавдрны чинь нөгөө эд эсүүд ингээд ямарваа нэг юм итгэвч магадлал амар өндөр болдог. Тэнгүүд ер нь боломжтой байгаад байвал хөхөө ингээд бүр ингээд тэмтрэл аягүй сайн ингээд үзэл өөрөө тэмтэрч эхлээд үз. Жохон ингээд юм эвгүй мэдрэмжтэй нэг юм төрүүл шууд мэрэгжлийн эмнэлгээр нь очиж үзүүлээд тэр чи угаасаа яхагаар хард юм бэл. Яхагаар. Эхлээд эмч тэмтэрч үзнэ. Үгүй чи ингээд байрч үзээд ингээд тэмтэрч үзээд гайгүй байна. За тэгтээ яхад нэг харуулчих. Яхад харуулсаа дараа тэр нөгөө авчдаг. Тэр нөгөө юунд чинь тий. Тэр яхад чинь бүр ингээд эдэн талаас нь ингээд шахаж байгаа тавьчихж байгаад үздэг юм лээ. Тэгэнгүүт чинь би нөгөө нэг бас нөгөө хүүхдээ гүхүүлж байгаа л гинт болиол тэгээд удаан гүхүүлэхгүй тоглолттой байжсэн гинт удаан гүхүүлэхгүй байж байгаа л гинт гүхүүлээл ингэсэн чинь би айгүйх нэг бэрсэн ихтэй байсан мөлий. Тэнгүүт тэд нар чинь нөгөө нэг юун дээр чи явхад дээр чинь хатураад үлдсэн. Тэд нар чинь бас их аюултай байгаа байхгүй юу? Тэр чинь тэгээд үзэнгүүт л энд чинь нэг юм байна да та эдийн шинжилгээ тэрний шинжилгээ хий гэдээ явуулд юм л да. Тэгээд одоогоор бол харьцангуул гайгүй байна. Гэхдээ ер нь тэрийг бол байнгын үзүүлж явах хэрэгтэй юм билээ гэж харсан. Яг бол бид нар нөгөө хөхүүлэг гэдэг чинь өөрөө аюул асар том бас соёл байгаа байхгүй юу? Жоон гөхүүлж байгаа дутуу гөхүүлээл зангируулчдаг. Тэр зангирал чинь бас ингээд хөхөнд чинь үлдсэн байдаг юм бэлээ. Тэгэхээр заавал хүүхдийг цадтал нь гөхүүлж төвч эмэгтэй хүн ингээд юм ягаад юм удаан ингээд 2-3 цаг ингээд хүүхдээ гөхүүлээд төвчээртэй суудаг байсан тэр дээр үед. Одоо бол ингээд жоохон сууж байгаа л баг нуруу мөрнүүд боли гэж баг хөвтүүлж гөхүүлж мөгүүлээл. Гэх мэтчлэнгийн эн чинь бас хөхөнд аюу асуудалтай л байд юм байл л дээ. Тэгэхээр хүүхдийг төрүүлж хөхөн дээрээ хөхийг маш сайн дуустал нь тий хурдл нь гөхүүлэх хэрэгтэй. Тэгжиж эн чинь суларна. Тэгээ бид нар чинь зангирна. Тэгээд бид нар чинь горддог байсан шүү дээ. Тэгэл гордоол тэрнээсээ бол зангируулаад ингээл тийм жишээнүүд байдаг учраас хамгийн түрүүнд хөхөндөө анхаарна гэх юм бол одоо дөнгөж төрж байгаа ээжүүд маань хөхөө маш сайн суллаж хүүхдээ сайн зөв хооллохоос л ер нь хөхний арчилгаа эхэлт юм байлээ. Тэгэд би бас нэг юм нэмж хэлэхэд нөгөө генетик тестинг гэдэг нэг хийлгээд байгаа шүү дээ. Одоо урд өмнө нэмээ чинь ээж чинь тийм өвчнөр одоо өвчлөжсэн үү гэдэг одоо юугаа эхлээд нэгдүгürt мэдэж авах хэрэгтэй байна. Эмэгтэй хүн. Хоёрдугаарт ч тийм одоо нөгөө нэг хөхний хавдар чинь урд нь бол нэг 10 жилийн өмнө бол 40 наснаас хойш ингээд бараг жил болгоно тестээ хийлгүүлээ дээ. 40 наснаас хойш одоо хөхний хавдар ингээд тусах магадлал нь бол эрс одоо өндөр болдог гэж ярьжсэн бол одоо шүү дээ энэ 35-аас дээш доктор Таис Алибади гэдэг энэ нэг мундаг эмч байна л да, Америк эмч. Энэ нөгөө доктор нөгөө Кардашины нөгөө шоу муу шүү дээ тий. Тэрэн дээр тэгээ доктор Фил Мил гэдэг шоу муунд оролцдог Америкийн бас нэлээд нэртэй тийм celebrity эмч юм байна. Тий. Тэгээ тэр эмч болохоор ингэж хэлж байгаа байхгүй. Одоо нөгөө ер нь бүх төрлийн хавдар ялангуяа хүүхний хавдар ер нь хавдрууд нэлээд залуучдсан. Залуу бас насны хүмүүс нэлээд тусдаг болсон тий гарч ирдэг болсон. Тэгэхээр 30 наснаас илүү эхэлж одоо тестингээ хийлгээ. Тэгжиж нөгөө эрт үе дээр нь илрүүлэг одоо барьж авна гэдэг нь тэргээд байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал 40 насыг хүлээх хэрэггүй шүү гэдэг цаан чин цацаа. Ер нь бол одоо яг нөгөө 30 руугаа орж байгаа мань методууд бол ингээд анхаарал татагдаж эхэлж байгаа байхгүй. Өмнө нь бол би ерөөс тоодог байгаагүй. Нийлэлд орж ирсэн юм орж байгаагүй. Тэгээд яг яад за би орё даа гэж бодлоод эхэлж чинь тэгэхээр биений юм ирэх үеэр ингээ хөх хөндөр болоод байгаа байхгүй. Угаасаа тэр үл эмбитэн болгонд. Тэнгүүд ингээд ямар нэг юм хөндөр ороод эхлэнгүүт чи хүн ч нөө биедээ хайртай гэдэг шиг санаа зов за ер нь үзүүлжээ да нэг шалгуулъя да гэж бодоод яа тэгэхээр ээж маань хөхний хоргоо хавтар байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бас эрсдлээ бодоод бас үзүүлэх хэрэгтэй байна гэж бас бодоод байгаа. Тийм байна. Тэгэхээр ер нь бол яаж яж аваад нэг шинжилгээнд дөр хамрагдахаар л танаа үеийнхээ одоо яг ингээл одоо эрт илрүүлэгт оролцъё, орё, үзүүлээ, харуулъя гэж юу хэр ярьж байна. За өстө очлоор мандад
одоо яг би ч нөгөө наснаасаа эрт бэлтэргээр хөгшрөмлөдөг шиг наснаасаа эрт жоохон нөгөө ингээд аминдаа хайртай болчоод ингээ яриадаггүй гэдэг болохоос биш. Яг манай үеийнхэн бол тийм бодохгүй залуу насны ирчвчээр л явж байна да. Бараг л нэр витамин ч уудаггүй ер нь бол. Тэгээд яг барагтай нэг юм урьдчилсан сэргийлэх шинжилгээнд ордоггүй айгүй тийм байдаг юм шиг надад анзаарагдаад байна. Тэгэхээр эмэгтэйчүүд маань бол яг энэ асуудал хараахан ингээд нөгөө нэг энэ аюулын харанх шиг ингээд тогтоогоо болохоор нэг их бодохгүй санахгүй санаанд нь ч бас буухгүй явж байгаа. Яг витамин гэж ярихад нэрэ хэрв нүг тэр генетик одоо тест ингээ хийлгүүлээд тэгээд одоо хавтар тусах магадлал нь одоо надад хэдэн хувь байна вэ гэдэг шанс нь гараад ирнэ. Тэгээ хэдэн хувьтай вэ гэд тэгэх юм бол одоо 25-аас дээш хувьтай бол шанс нь өндөр болоод ирж байна. Тэм учраас өөрийгөө маш эрт анхаарч гараал гэсэн утгатай байдаг юм байна. Тэгэх юм бол даашаа витамин авах хэрэглээгээ хүртэл тий би витамин энэ витаминыг уухгүй юу гэдгийг бас маш эмчтэйг зөвлөлтчиж бас шийдэхгүй бол хамаагүй бид нар энэ витамин сайн тэр витамин сайн гэж ингээд нэг нэгнээсээ сонсоод бид нар нэг хэрэгэлдэг штэ. Тэгсэн чинь өөр нь одоо ямар нэг нөгөө хавдрын нөгөө хавдар тусахад магадлал нь нэлээд өндөр 35-аас дээш метр гараад явж байгаа эмэгтэй байх юм бол нөгөө хавдрынхаа эсийг бүр тижгээд маш хурдцтай. Энд дээр бас яг үеийнхэндээ ч юм уу за ер нь үзэж байгаа хүмүүст хэлмээр санагцсан. Дураараа ерөөсөө уучлахгүй. Нэгдүгээрт нөгөө юуны шинжилгээгээ өгнө, эрдэсийн шинжилгээ, амин дэмийн шинжилгээгээ өгнө. Тэгээс саяны таны хэлсэн шинжилгээгээ өгчөөж зохистой тунгаар нь зохистой витамины төрлөөр нь гарч ирдэг юм бэл. Тэгээд би чи нөгөө К витамины дутагдaltaй гэдэг К бас ууж исэн. Тэгээд тэр үедээ эмчээ сонсож явахад Б-ийн төрлийн витамин бол нөхөн төлжүүлэх зорилттой байдаг. Гэтэл магадгүй ингээд хавдартай ах юм бол тэр хавдрын эсийг нь хүртэл нөхөн төлжүүлдэг гэж байгаа юм. Тэгэхээр яг юу ухаан хүртэл эхлээд мэрэгжлийн байгууллага дээр эмчтэр очиод те зохих шинжилгээг нь өгөөд тэгээд аль болох эртнээс болдог бол нэрэ одоо энэ сонсож байгаа бол таад маань нэг өдөр ч алдахгүйгээр нэг шинжилгээнд орчуул зүгээр гэж байл үзэгч нартай зөвлөмөр санагдсан. Тэгэхээр энэ одоо бар яг үнэн шүү те ер нь бол одоо яаж хийж байгаа л эрт илрүүлэлт Монголд бол эрт илрүүлэгч одоо зөндөө эхэлсэн шүү дээ. Газар алган дээр л байна. Ер нь эрт илрүүлгэл таны амийг аварна тийм ээ. Тийм байна. Тэгэхээр ерөөсөө цаархлахгүйгээр тэгээ цагаа зориулаад эрт илрүүлэгтээ орж тэгээд өөрийнхөө одоо баг дээр нь одоо янз бүрийн муухай юм байвал биенээсээ гаргаж хаях хэрэгтэй. Наад чи одоо яг гоё дэлгэрэнгүй ярин зав. Одоо яг гоё ингээд ярилцах болно. Үзэгчдээ бид бүхэн яг одоо үзэгчдээс маш сонирхолтой ярилцлага хүлээж бичсэн байгаа. Тэгээд энийг хамтдаа үзчихээд энэ тухайн сэдвэрээ үргэлжлүүлэн ярилцгаая. Хамрагддаг. Манайх нэг байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг гэж жил 2 жилд нэг хийдгээ. Хамрагддаг. Үзүүлж байсан. Үгүй тэрийг бол өөрөө яг зүгээр яг зорж очиж үзүүлээгүй. Тухайн нөгөө үгүй гэсэн шинжилгээний дотор мань нөгөө багцаараа хамрагдсан байсан болохоор л үзүүлсэн гэсэн. Хөхнийх гэж байдгүй. Тий яг тийм онцлогоонд хамрагдгийг л өөрсдийнхөө саналаар л хамрагдах хэрэгтэй юм шиг байлаа. Үзүүлдэг. Ерөнхийдөө бол яг тухайн үедээ үзүүлээд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй учраас тэгэл окей гэж бодсон. Яг зориудаар бол яг ингэж тэ энэ талаараа гэж бодоод үзүүлж байгаагүй. Өөрт ямар нэгэн тийм зөвөр шинж тэмдэг илрээгүй учраас тийм төлөвс тавдгүй шүү дээ. Нөхөхнийх асуудал болохоор тэг яагаад байдгүй шүү дээ. Хөхөө ер нь үе одоо нэг сарын тэмдэг ирсэн үед ч юм уу те одоо жоохон зовиортой байгаа үед нь шалгаад тэгээд нэг ерөнхий мэдээллүүдээ болохоор захимаас авдаг. Олон улсын сайтаас эсвэл эрүүл мэндийн боловсролын төвийн сайт маягаас голцвол интернет орчноос л авд юм байна да. Тэгэл нэг фэйсбүүкээр л одоо хөхөө сайн ингээд барьж үзээрэй янз бүрийн тий. Тэгэл тэр энэ тийм давгар тавгар үүдсэн байна уу яасан байна янз бүрийн болж ийнүг л тийм талаас нь л яг үздэг шүү дээ. Тэгэл ахмадтаастай хүмүүсээсээ ч юм уу тэгэл асуудаг шүү дээ. Тий ер нь нэг жил 1-2 жилд ер нь хамрагдчихжээ л гэж боддоо шүү дээ. Одоо ер нь бол нэг 35-аас дээш 40-оос дээш насны эмэгтэйчүүд те тэгээд хөхний эрүүл мэнд тал дээр ер нь бол ач холбогдол өгж ойр ойрхон болж өгвөл хамрагдах хэрэгтэй юм билэ. Авдаггүй. За гэр бүлийн орчин эмч эрүүл мэндийн ажилтнуудтай тэр улсуудаас
хийдэг. Тэгээд онцлогоо нөхөхний чинь гол онцлогоо чинь маммограмм шүү дээ. Маммограмм шинжилгээнд бол хамрагддаг. За эргэн давтаа морил үзэгчтэй яг энэ сэдвтэй холбогдлолтой үргэлжлүүлж ярина гэжсэн юм. Нэг юм санал байна. Одоо ингээд улсын эмнэлэг дээр хүмүүс очиж орчтой тэнгууд амар очиртай хүн дийлдэхгүй тэгэл энэ дээр оч тэн дээр оч гэл ингээд бүтэн нэг өдрийн ажлыг бол заалттай авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр миний ганц хүсэх зүйл нь магадгүй албан байгууллагуудтэй нэг өдөр яг шинжилгээ хийлгэж болох цалинтай за мэдгүй тийм чөлөө өгдөг тийм дотоод полиситэй журамтай болоосоо гэж үнэхээр хүсэж байна. Тэгэхээр заавал өвдөж очих юм шиг ийм систем байгаа байхгүй. Өвдөхөөс өмнө очиод үзүүлчих болох цаг хугацааг ингээд нэг ийм цаанаас нь хилээд тийм дүрм журм гаргаасаа гэж би бол хүсэж байна. Яг гэнэ би санал нэг байна. Ер нь тэгээд урьдчилан сэргэлэх хэрэгтэй байгаа тийм. За яг нөгөө ингээ байгууллага гэл ингээд юм л да. Гэхдээ хувь хүн гэдэг юм чи өөрөө амар чухалхгүй. Хүн өөрийнхөө одоо эрүүл мэндэд анхаарах цаг болцсон байхгүй тий. Заавал байгууллага гэхээсээ илүү миний хувьд бол гэж бодож байгаа. Одоо чинь за би хардаа гаргах хэрэгтэй. За би өөртөө хайртай хүн тий. Тэгтэл яалтчгүй ингээд ажилтай болчингууд чөлөө авъя авчлахгүй. Тэгээд хагас бүтэн сайндаа бүх улсын эмнэлгүүд ер нь бүгдээрээ амарчдаг. За бүр ажиллаа зохицуулж гараад явъя гэхэд л төвжрэл дундаа нөгөө ажлын цаг нь 5 болчихно гараалал алга болчихно. Тэгэнгүүт ингээд заавал өвдснийхөө дараа эвчийнхээ магадлалыг авчирж байгаад би өвдсөн байсан юм а гэж хүлээн авахуулах гэдэг байгаа байхгүй. Гэтэл би урьдчилан сэргийлж байгаа учраас би өнөөдөр эмнэлэг явна гэдэг нүүр бардам хилдэг энэ компани соёлыг бүрдүүлээч л гэж байгаа. Тэр байтугай шүү дээ би бүр ийм санал гармаар байгаа байхгүй юу. Одоо эрүүл мэндийн яам сонсч байвал те ер нь бол одоо энэ хүүхний хавтар гэдэг чинь дэлхийн нийтээрээ маш олон эмэгтэйчүүдийг одоо аваад оддог маш хэцүү өвчин байдаг шүү дээ. Тэгэхээр манай Монголын одоо түрүүний бидний ингээд юугаар харахад судалгаагаар ингээд харахад манай Монголд бол бас 30% таа шүү дээ нөгөө барьж чадахгүй тий. Эхний үед нь барьж чадахгүй алдаад маш олон хүмүүсээ алдчихж шүү дээ. Тэгэхээр чинь бид нар хідүүлэх нэ, цөөхөлөх нэ байна. Тэгээд манай Монголд чи эмэгтэйчүүд чи ямар их өндөр ачаалттай стресстэй байдаг үлээ тийм ээ ер нь нийгэмдээ. Тэгэхээр эмэгтэйчүүдэд хамгаалаад энэ хүүхний нөгөө хавдрын одоо энэ маркерыг те бүр заавал одоо 35 наснд нь 45 наснд ингээд заавал ингээд хийлгүүлэх нэг тийм нэг юм юунд ингээд оруулчвал бүх эмэгтэйчүүдийг тийм ээ заавал оруулчвал тий бүр яг заавал шаардлагаар ордог. Тэгэх юм бол бид нар 30 эдтэй хүүхнүүдэд эрт илрүүлэхэд эмчилж байна. Тэгээд 40 эдтэй явж байгаа хүүхнүүдэд бас эрт илрүүлэхэд эмчилж байна. Ер нь бол 50 эд мэдтэй бол яг ойлгомжтой шүү дээ. Бид нар ч одоо ингээл нэг 2 жилдээ мөн 1 жилдээ ингээл угаасаа бүх шинжилгээнүүдэд өгөх заав шаардлагатай болол явцдаг. Яг л угаасаа риск өндөртэй юм чинь. За ойлголоо. За ингээ яриад байвал ер нь бид хэд л угаасаа яг ингээ өгөөч вэ гэдэг юмыг бүр ингээ амар ингээ яг л энэ чинь аргагүй л тоо баримтыг харангууд манай хоёр бол үнэхээр айгу стрессдж байна л та. Тэгээд үнэхээр хүн болгон биенийхээ төлөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөө заавал эрт төрөлрөгт ороорой гэж хүсэж байна. За тэгээ хэсгэн зар сурталчилгааны дараа эргээд студид тавтаа мөрлөрөө. За студидтэй эргэн тавтаа морил үзэгчтэй бид бүхэн хөхөө шалгадаггүй хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлцгээ гэсэн сэдвийн хүрээнд ярилцж байгаа лээ. Тэгээ дөнгөж сая би ингээд нэг сэдвийн тухай ярина гэж ярьсан шүү дээ. Тэгээд яг хуу зарим сайн байгууллагууд бол бүх ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг юм. Яг хөө тий. Тэгтээ энэ дэр нэг юм байдаг нь хөхний саяны шинжилгээ байдаггүй байхгүй. Цусны шинжилгээ, шээсний шинжилгээ, суур шинжилгээ л байдаг юм. Тэгэхээр бид нар шүү дээ дөнгөж сая тоон судалгаан дээр хараад үзэхэд хавдрын нэлээд түгээмэл шалтгаан бол хөхний хорт хавдраа энүүгээр хүмүүсээ алдаад байна гэдгээ ойлгоцсон юм бол энэ нөгөө байгууллагуудын ч юм уу те төрийн байгууллага ч юм уу альж байгууллагуудын явж байгаа шинжилгээний дотроо хөхний хорт хавдрынхаа шинжилгээг оруулаад өгчөөч. Нөгөө талаасаа ажилчдаа ингэж эрүүл мэндэд анхаарч байгаа байгууллага байвал тэрдрийг нь урамшуулаач тий. Тэр байгууллагыг үнэхээр good place to work буюу ажиллахад таатай байгууллага гэдгийг нь урамшуулж магтаад зарим хөнгөлөлт татаасуудыг нь өгөөч. Ингэжээч хэдүүлээ бүр яг гоё бодлогоороо эрт илрүүлээд бодлогоор эрт хүмүүс энэ ойлголтыг авдаг болчмоор байна гэдэг санал хэлмээр байна. Тэгвэл
байгууллагаар ингээл за бүгдийг ингээл нэг сайхан имлэг рүү аваачаад шинжилгээ өгдөг юм. Гэтэ тэр бол суур шатны шинжилгээ гэдэг байхгүй. Тэгэл бид нар хамруулдаг штэ гэл том юм ярьдаг. Гэтэл цаана үхээд байгаа хүмүүс юунаас олж үхээд байгаа. Айгүй олон л хавтраас олж үхээд штэ тэ. Тэг ийм юмыг бас ярмаар байна. Тэр ерөнхий шинжилгээний оронд ер нь хавдрын маркеруудад авчихад яад юм болоо тийм. Ядаж тэ нэр нь тэр одоо хавдрын юм оруулж бас нөгөө илгээр бас маш асар их хүмүүс өгч байгаа. Хавдрын маркер ахгүй ерөөсөө. Гөө. Тийм. Гэтэ яг илгээ ч бас яхаагаар үзнэ. Ходоод гэдэг юм чи өөрөө бас дүлийн хэрэгтэн байхгүй юу? Эрчүүд эмэгтэйчүүд ер нь ходоодныг дуран гэдэг бол одоо асар айгүй. Тэрийг бол бүдүүн гээц гэдэг чи өөрөө бас 5 жилдээ нэг 3 жилдээ нэг хийлгэх ёстой тийм. Дуулахтаа ордог. Тэрийг ер нь бас яаж хийж аваад орох ёстой юм бэлээ. Би үл яг тэрэн дээр л бүдүүн гээц гэдэг ч юм бол өөрөө асар их чимээгүй байдаг тийм. Ер нь бол цааны цацаагийн ярьж байгаа бол зөв л дөө. Тэгээд ер нь бид нар Монгол улсын 3.5 сая хүнтэй л гэдэг мөртлөө энэ иргэдийнхаа эрүүл мэндэд яг одоогоор яг юун дээр анхаарч байна. Одоо бид нар яг ингээд сошиалаар яг эрүүл мэндийн гоё зөвлөгөө өгч байгаа тийм контентуудыг та нар юу харж байгаа юу? Асар бага байгаа тий. Тэрэн дээр асар сайн ажиллах. Тэгээд ярьж байгаа хүмүүс нь бараа бүтээгдэхүүн сурчилж яриад байна л да. Яа тэгэхээр яг ярьж байгаа хүмүүс нь зөв их сурвалжтай, зөв дататай тий. Тэрийг хаанаас юуг орчуулж ярьж байгаа ойлгомжтой. Ингэж амар чанартай контент гаргахгүй бол зүгээр нэг юм бизнесийн чанартай тий. Энэ бүтээгдэхүүн сайн нэг хэрэгэл ингэдэг гэсэн юм брэнд вашинг буюу тарих угаасан контентууд амар их яваад байна. Энэ дээр бид бас яг санал нийлж байна. Яагтвэл би штэ тий нөгөө Америкт үзүүлэл заримдаа Монголд үзүүлэл яг яралтай амьд мэдээж би Монголд амьдарч байгаа юм чи Монголд л үзүүлэн штэ. Тэгэл янз бүрийн болоо жоохон сериусны юм болох юм бол Америк руу очиод үзүүлэл ингээл Америк эмчнэрт ингээ үзүүлэхэд бол маш өөр бүр шинэлэг сэргэг шал өөр юм ярьдаг байхгүй юу? Заримдаа бүр ингээд бүр эсрэг туйлын юм ярьдаг байхгүй юу? Тэгээ би одоо өсвөлөд одоо юу ч бодоод байна гэвэл ерөнхийдөө манай эмчнэр уушлаарай тий бас мундаг эмчнэр бас маш их олон байгаа. Гэхдээ манай эмчнэр ингээд нэг өөрсдөө ингээд нэг юм шинэлэг одоо сүүлийн үеийн судалгаанууд юу болж байна? Яг ямар үр дүнтэй яаж явагдаж байна? Эмчилгээнүүд нь яаж өөрчлөгдөж чинь гэдэг яг тэр юмнуудаа ингээд дор дорн шинжилээд өөрсдөө ингээд яагаад явд юм уу би бас тэрэн дээр нэлээд жоохон эргэлзээ. Тийм одоо тэгэд хятадд ингэж байгаа гэж аахгүй яг эрүүл мэндийн чиглэлээр ярьдаг инфлюенсерүүдийг хязгаарлаж эхэлсэн. Тодорхой зөвшөөрөлтөй болж эхэлсэн гэж аахгүй. Тэгэхгүй бол дурын нэгэн хүн гарч ирэл та дүүлэн илгэн дээрээ тэрийг энийгээд тэрийгээд тэгэж мацагвар хэдэн хоол битгий идэм байд гэдэг ингээд дураараа хамаагүй юм яриад байгаа нь зөв ч юм уу буруу ч юм уу мэдгүй шүү дээ. Энийг сонсож байгаа боловсралгүй шууд итгэдэг янз бүрийн хүмүүс байна тий. Энэ дээр жоохон хяналттай байхгүй бол ядаж ярьж байгаа бол яг эмчин яриас. За би тэгээ түрүүний нөгөө цацаагийн хэлснийг нэмэд жоохон хэлэхэд бол одоо жишээлбэл манай нөгөө гэрүүл мэндийн бодлогод нэг иймэрхүү юмнууд дутагдаад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу гэхэлэр одоо жишээлбэл эрт илрүүлэхт одоо хүмүүсээ өөрсдөө иргэн болгоныхаа ингээд аягүй гоё одоо санхүүгийн юм хөшүүрэг өгмөр байгаа байхгүй юу. Тэгэнгүүт жишээлбэл эрт илрүүлэгт та ингээд яваад очлоо гэхэд одоо илрүүлээд янз бүрийн илрээд одоо янз бүрийн өвчнөд ингээд хавдар илэрлээ гэх юм бол таны эмчилгээг ч одоо тэдэн хувиар хямдралтайгаар эмчилж өгнө. Тийм урамшууллууд ингээд хамрагдаад бид нар таныг ингэж одоо эрүүл мэндийн чинь бид нар одоо яна сайхан болгоно гэдэг тий нэг тиймэрхүү юмнууд байх юм бол хүмүүс чинь бас хүүе гялс эрт илрүүлэхтэй очиод тэгээд баг дээр нь аваад гялс энэ одоо хямдхан үнээр юмнуудаа эмчилгээнүүдээ хурдан илгэх юм байна штэ гэсэн тийм нэг сэтэл төрүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу тийм ээ. Тэгээд ер нь хайр өгч бодож байна энэ тал. Би бол ингэж байна. Би яг санал нийлж байна. Тэгэхдээ ягаад бид нар албан журмаар те эрүүл мэндийн даатгал төлөөд байгаа. Даатгал төлөөд байгаа хэрнээл нөгөө улсын эмнэлэг нь очронд дийлэхгүй очоод ингээд нэг юм амар тохгүй байдаг учраас мөнгө төлөөл хувийн эмнэлэг рүү гүгээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээл эрүүл мэндийн даатгалын төлбөрөөр төлөөл байгаа. Ядаж энийхээ үр шимийг би бол хүртмээр байна. Яг энэ сэдв дээр амар нөгөө эмзэглэж яваад байгаа учраас ч тэрийг мэдгүй. Ярих юм надад бол маргах юм их байдаг юм. Цаанаас ингээд яг уу бачимдаад ах юм. Байгууллага төлөөд ингээд хийж штэ тий. Тэгээд юм болгон дээр нь байгууллага чинь бас бүгдийг шидэж чадахгүй шүү дээ. Зарим үедэр хувь хүн гэдэг юм чинь бас өөрөө хариуцлагатай л байх хэрэгтэй байхгүй. Иргэн хүн бүр нийгмийн даатгалаа, эрүүл мэндийн даатгалаа төлжил байгаа бол тэрэн дээр хариуцлага тулж өөрсдөө ч самардах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс үл ингээд байгууллагаар хүчээр авчаал
тавьчихдаг. Тэгэл буцаа за зүгээр нэг сая би зүгээр нь ярьслахыг үзсэн чинь надад тийг санагдсан гэж аахгүй. Нэг удаа үзүүлсэн чи зүгээр яхаар дахиж үзүүлээгүй гэж аахгүй. Уучлаарай. Жил болгон үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс нэг удаа үзүүлэх зүгээр яана гэвэл тэгэл болохгүй байхгүй юм чинь. Тэгсэн чинь ингээд ийм бас кейсүүдийг би сонссон л доо. Би ингээд 6 сарын өмнө өхнөө үзүүлсэн зүгээр ийсэн. 6 сарын дараа ингээд би хөхний хорт тавтартаа 2 дугаар шатанда 3 дугаар шатанда орсноо мэдсэн гэж байгаа байхгүй. Тэгээд эн чинь бас асар их хурдтай явдаг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ яг хувь хүний л өөрсдийн бас хариуцлага л да. Тэгээд манай нийгэмд ерөнхийдөө эрүүл мэндийн боловсролын асуудал бас асар тоглолттой. Тийм. Ерөнхийдөө зүгээр энгийн жирийн нэг иргэн хүн би одоо яах ёстой вэ? Өөрийнхөө эрүүл мэндийг яаж би өөртөө анхаарал тий өөрийгөө би яаж халамжлах вэ? Өөртөө яаж анхаарал тавих ёстой вэ гэдгийгаа ерөнхийдөө юм юрдийн энгийн одоо ойлголт байхгүй байна л гэсэн үг шүү дээ. Зүгээр тэгэл нэг ингээл салхинд хийсэж байгаа юм шиг ингээл явж тэгээд өвдөхгүй байгаа юм чинь зүгээр байгаа юм чинь гэж байгаа байхгүй. Өвдөхгүй биш ээ та үзүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэл угаасаа үзүүлэхээс ингэж байгаа айгаад байна. Гэртөөрөө хизээний цагт хинчгэл одоо ямар ч нөхцлөөр юугаар ч хамаагүй угаасаа энэ хороочин цаг хугацаатай юм чи ямар нэг юмар өвдөх байхгүй тэгээд тэнгүүд энэ нэг механик зураглалын жоохон ойлгомжтой болмоор юм л та тэгээд өвдөхгүй бол хаана очих юм юу авах хэвтэй төлөөд насаараа төлсөн эмнэлгээ сандаг тий насаараа төлсөн нөгөө нэг энэ нийгмийн датал баба юмныхаа үр шимийг би яг ямар чамаар яаж олж авах юм тий эсвэл би бүр өвдснийхээ дараа биш өвдөхөөсөө өмнө би ямар зурагтай авах юм гээд энэ бүх энэ систем амар ойлгомжтой баймаар байна. Яг өөрөөсөө бид нэр иргэн бүр өөрөөсөө бид нар нэлээд хэрсүү хариуцлагатай тий хэрсүү хариуцлагатай. За тэгэхээр яг одоо хэдүүлээ яг энэ сэдвийн дагавар хүмүүс бас скриншотууд цахим орчинд ямар мэдээлэлтэй байгаа бүгдээр хамтдаа харцгаая. Ингээд бүгдээр скриншотыг бүгдээр хамтдаа харцгаая. За тэгэхээр айлаа гэд яалтайч билээ дээ. Асуудал байвал баг дээр шийдвэл цаг алдалгүй хавдар судалт үзүүлсэн дээр цаг алдвал харин ч айх юм болж магадгүй гэсэн байна. Зөвлөдөө яг гэнэ. Айлаа гэд яалтайч билээ дээ гэсэн байна л да. Тэ юунаас найх вэ те. Тэгээ ер нь тэгээд үргэлжийн мөнхөд айгаал яваад байвал бас тэр чинь бас дууддаг гэдэг юм билж дээр үед те. За дараагийн скриншот. Яг 40 хүрээд хөхний зураг авахсан чинь хорт хавдар байж магадгүй гинэ. Эход үзүүлэх гээд эмнэлэгт цаг авсан мөскөчүүд минь хөхөө үзүүлж байгаараа би 2 төрсөн 2 хөөхтэй хөхөөр холсон гэд бардам яваад байсан аюултай байна. Эсвэргээрээ савны хорт хавдрын шинжилгээ жил болго өгдөг юм. Сав биш хөөх аюултай юм шүү. Хөхний хавдар бол тийм маш савны амсрын хорт хавдар гэж яддаг шүү дээ тийм ээ. Тэрнээс илүү олон тоогоороо байна л да. Илүү олон тохиолдож. Нэг юм санаанд орчлоо. Манай үед таадын үед бас бүр илүү хүндээсэн байж магадгүй. Намайг бол жоохон бахад эсвэл одоо ч гэсэн би нэг жоохон энэ хийх гээд байна, энэ ингээд байна гэд хэлэнгүүд залуу хөлт өвчөө ярьлаа. Жоохон ороо юм битгий яолоод хар залуугаараа ямар сонь өвчөө ярьд ингээд манай ээж авд гэдэг байхгүй юу юм. Би бол энд нь жоохон одоо яг цаад утгаараа ойлголтыг бол дэмий буруу ойлголт гэж бас дүгнэх гээд байна. Яг жоохон сэжиг төрүүл хамаагүй очиод үзвэл те яг баталгаажуулж аав. Тэгээд энэ мэдрэмжээ хэл чадах мэрэгжлийн байгууллагуудад ханд ингэж л хэлмээр байна. Тэгээд нэг юм намайг бол тийм юугаар хүмүүжүүлсэн намайг. Би ч одоо яг хүүхдүүдэд яг тэгдэг байхгүй. За ингээд жижиг юм өвдвөл те одоо манай хүн жилтэлнээс биений мөрөл өвдөлтөд ирж гэнэ үү? Тоног нь яаж ирж гэн? За миний хүүхэн яаж ийн ингээл те. За ингээд хөл өвднө гэд манай хоёр ч нөгөө баяр баг чинь бас хөл өвдөд байна гэдэг ингүүд чинь гисэг чинь ингээл хөл өвдлөө гэхэд чинь бас стресс ч юм чи яана хөл нь өвдөд байна. Бид нар ч нөгөө хөл нь өвдөд яваадсан чинь бид нар жоохон багтал том болох чинь өндөр болох чинь зүгээр гэдэг. Тэр чинь бас үгүй аюултай гэж л шүү. Одоо ер нь аюул ашигтай тийм нөгөө орчны бохирдол бас дахиад л хэлье би. Ер нь одоо агаар орчин хөрс те хоол хүнс ер нь бид нар ингээд маш аюултай ертөнцид л амьдраад байна л да. Тийм тэгэхээр одоо нөгөө энэ бүх өвчнүүд чинь ингээд эрт хүмүүс тусаад байна штэ. Тэгээд өвчнүүд чинь залуучууд байна гэдэг чинь яг тэр байгаа байхгүй юу? Би хөгшрөөд одоо бие минь организмын дээрэд бол одоо тэгээд нас ордог байсан бол одоо бол яг нөгөө микропластик бид нар чинь хичнээн хэрглэж байна. Тэ тэгээд нөгөө мэдэхгүйгээр нөгөө бие организм руу ороод тэгээд тэр чинь ямар нэгэн газар очиод нөгөө
хорт хавдрын эсүүд маань угаасаа л биднэрт байгаа штэ. Тэдрийг сэргээгээд тэгэд амар ингээд эрчимтэй ургуулад эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг тийм абнормал одоо эвгүй те нэг нормалны биш, энгийн биш тийм юм ингээд бие организмд явагдаад байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь улам залуучууд байгаа нь бидний ерөөсөө бүхэл энэ одоо байгаль орчиндөө бид нар яаж хандж байна. Тэгэл яг тэрнтэйгээ ижилхэн бид нар эргүүлээд тэр байгаль орчноосоо бид нар өөрсдөө бохирдоод ингээд өвчин нь эрт залуучаад байна л гэсэн үг шүү. За дараагийн скриншотыг харъя. Сүүлийн скриншот. Өнгөрдөг хавар хадам ээжийн сайн найз нь бүхний хавдартай болоод хагалгаа болон химийн эмчилгээнд ороод их л хямарсан. Ядаж ийм үед нь хань төшөг болох дотны хүн ээжээс минь өөр бараг үгүй. Ганц би төрсөн ах дуугүй хүн ийм үед маш их ганцаарддаг. Шаналж байгаа багч гэсэн сэтгэлд нь гэрэл хасааж уран болчих санаатай хагалгааныхан дараа ихчээ муухай өвчнийг давж гарсанд баяр хүргээгээд цэцгийн баглаа бэлгэлсэн юм аа. Ихч маань тэр үед ямар гоё юм бэ гэж байлаа. Ямар гоё юм бэ гэд хүүхчиг баярлсан гэж байна. Хөөе, энэ дээр амар чухал сэдв ярмаар ахын. Яг иймэрхүү мэдээ сонссны дараа ойр тойрны хүмүүс яаж хүлээж авч яаж реакшн гаргах хэвтэй юм бэ гэдэг дээр яг мэрэгжлийн хүнээс сонсомоор санагчлаа. Тэгэхээр одоо би сая хэлсэнтэй манай ээж маань яг шинжилгээ өгчээсэн жоохон азар хоргоо хавдар байна гэж гарч ирсэн. Гэхдээ би бас том болсон баа штэ. Гэхдээ би яг ямар реакц үзүүлэхээ би мдээгүй. Яг зүгээр гаццсан гэд надад ч гэсэн тэр чинь аимшигтэй мэдээ орчтой. Тэгээд яана ээж зүгээр үг гэлээ булам сэтгэл санааг нь унгаад ах хэцүү. Өө юу юм байсан чадна штэ гэдэг юм худлаахан ам гараад иж чадахгүй. Гэр бүл даяараа паникт орд юм билээ. Энэ дээр юу н яавал зүгээр ингээд бас нэг. Би бас их чинь яг тийм туршлагатай л да. Манай ээж бас нөгөө илгэний хавдартай байсан. Тийм тэгээд яг бид нөгөө илгэний хавдартай олчлаа гэдэгт нь бас бид нар ингээд бүгдөө шоконд орж байгаа байхгүй яана гэх те. Тэгтээ би бол ингэж батсан. Яг ингээд яана хөөх юм гэд дэмий юм бэлээ. Зүгээр яг энгийн л ах хэвээр бэлээ. Яг л зүгээр энгийн үедээ яг ямар байсан яг тэр үгээрээ. Тэгээд тэр утга бүр манай нөхөр үгүй чи одоо нөгөө Америкт ирцээс ахгүй манай ээж тэгэнгүүт үгүй чи одоо ээж мичтэйгээ баг хамт унт гэдсэн байхгүй юу. Яг нөгөө ээжийнхаа нөгөө тий одоо ямар ч болчих юм бэлээ гэд тэгсэн чинь би бүр үгүй өстө тэгж болохгүй. Өстө ээжгаа яг л ингээл энгийн үедээ яг яаж харцж ирсэн яг тэрнийхэн одоо тэр юг ерөөсөө тэгэл жоохон ширээхүү үг хэлээд тоглоом наадам хийчдэг бол яг тэр өрөөл байж ах хэвээр юм шиг лээ. Тэгэхгүй бол нөгөө хүмүүсийн хандлага өөрчлөгдөнгөд өөрөө ч гэсэн тэр өвдсөн хүнд тэр бүр илүү хүнд тусдаг. За гэж би ойлгосон. За ер нь ойлголоо. Одоо ер нь хэдүүлээ явал ингээ яриад байвал бидэнд бүгд хүн болгонд ер нь амьдралтын зөндөө олон кейсүүд байгаа л да. Тэр манай зочин маань ирсэн байгаа. Тэгээ хэсгэн зарцуулгын дараа эргээд студиуд уулзцгаая. За студидтэй эргэн тавтаа морил үзэгчтэй бид бүхэн та хөхөө тогтмол шалгадгүй хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлье гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж байгаа. Яг одоо бид бүхэн интернет эмнэлгийн цэжний хүн дэмэс заслын эмч ангах ухааны доктор Гэрэлмата ярилцлагаа үргэлжлүүлэхэд бэлэн болсон байна. За мөн интернет эмнэлгийн хавдар судлалын эмч Мөнх Зул нарыгаа урьж байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Арай мэнд. За та бүхэн маань өөртөө эвтэйхнэр суулаад тохируулаад өвчөө зүгээд микрофоноо бас өөртөө татчихаарай. За арай мэнд. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. За манай Generation Cafe-д 3 үеийн төлөөллийн нэвтрүүлэг байдаг. Бүрэн гарагийн арай 21 цагаас шууд явдаг Монгол гэзээ. Мөн терминалын суугаар за ингээд манай 70 оны төлөөлөл манай оргил туяагч менежийн. За би 80 оны төлөөлөл отхоо байна. За манай 90 оны төлөөлөл манай тасгал байна. За бид бүхний нэвтрүүлгийг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өөрсдөө танилцуулах уу? За баярлалаа. Өнөөдөр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Гэрэлмаа гэдэг мэс заслын эмч мэрэгчлээ. Тэгээд цэжний үндийн хөхний заслын одоо чиглэлээр интернет эмнэлэгт ажиллаж байгаа. Ангах ухааны доктор Японд яг хөхний хавдар чиглэлээр хамгаалаад ирсэн. Өмнө нь хавдар судлалын эмнэлэгт ажиллаж исэн. Бас тэгээ одоо интернет эмнэлэгт ажиллаж байгаа юм хүн байна. За бүгдээрэнд нь орой минь төргий. Намайг Мөнх Зул гэдэг интернет эмнэлэгт цэжний үндийн мэдээллийн засагт хавдар судлаач эмчээр ажилладаг. За бидэд яг энэ өнөөдөр үсэг маш их чухал эмэгтэйчүүдтэй болон
яг чухал сэдвийн түрүү ярьлаа. Өөрсдийнхөө мэддэг чадлаар л хэмжээнд л ер нь ярилцлаа. Айгүйх мэдээлэл өндөр байна шүү дээ. Сайн байна шүү дээ. Тэгээд за манайх асуулт асуу. Монгол ер нь хөхний хавдрын ер нь хожуу эмчлэгдэж байна гэд би тэд сайн нэг дата статистик судалгаа харсан. Ер нь яагаад хүмүүс илүү хожуу ирдэг юм бол эмэгтэйчүүд ер нь ямар үе дээр түлхүү очоод байна вэ? Яг хожуу одоо сүүлийн 15 жилийн судалгаагаар ярих юм бол одоо саяхны одоо нэг сүүлийн 10 жил хүртэл ер нь бол хожуу үе шатанд онцлогддог байсан нэг 60 орчим хувь байсан бол одоо сүүлийн үед ард иргэдийн дундах мэдээлэл өндөр болсон байна. Тэгээд одоо эмнэлгийн үйлчлэгээ тусламж үзүүлэх байгууллагуудын тоо бас нэмэгдсэн, эмч мэрэгчлэлийн тоо нэмэгдсэнтэй холбоотой ер нь хожуу онцлогдож байгаа нь 30% болтлоо ер нь буурж байна гэж сүүлийн 2 жилийн судалгаа бол гарч байгаа. За тэгэхээр тэрэн дээр юуг нь хэлэх вэхээр яг нөгөө хөхний хавдар өвчин өөрөө жоохон нөгөө юу байхгүй юу, нөгөө шинж тэмдэг бүдэг явдаг. Одоо жоохон дүлээ эрэхтэн гэдэг шүү дээ тийм. Яг хүн өөрт нь гарт нь баригдаж зовиор өгтлөө бас нэг тодорхой хугацаанд нэг мэддэхгүй явцдаг талтай. Тэр тал дээрээс болоод ер нь хожуу онцлогддог байх магадлал өндөртэй гэж үздэг. Яг монголчуудын хувьд бас нэг эртнээсээ л нэг нэг залуудаа гордчихсэн те тэд өөхт гаргаад тэтгэхтэр гоо нэг юм бэрсүү байдгийн ингээл өвөө эмээнэр ах ихчнэр одоо нэг ихчнэр настай хүмүүс ярьдаг байсан. Тэрийг одоо ноцтой хүлээж авах байдал нь жоохон муу байсан байх. Одоо бол мэдээлэл сайн болсон учраас ямар нэгэн шинж тэмдэг гарвал шууд ирдэг, үзүүлдэг болоод байгаа л та. Тэгэхээр миний хувьд ч юм болохоор би аягүй горддогс аахгүй 4 хүүхдэд төрүүлсэн. Тэгэл ингээд нөгөө үзэнгүүд ерөөс бэрсүү ер нь байна л гэдэг л те. Тэрсээ бэрсүү байна гэдэг чинь өөрөө хавдрын ихэнх үеийн зүгээр нөгөө тийм юм шинж байна гэсэн үг үү биш тийм. Тэр бол яг нөгөө хөхний өвчлөлийг залуу өвчний хортой болон хоргүй гэж хоёр хуваадаг. Бэрсүү, уйлгахай одоо өргөсөлт өвчнүүд бол хоргүй өвчнөд бол орчин. Зүгээр яг хоргүй ч гэсэн нөгөө томроод ах магадaltaй. Яагаад гэвэл хөхний булчирхай чи өөрөө айгүйх цусан хангамжтай эрэхтэн маш олон төрлийн дааврын нөлөөлөл байдаг учраас томроод ах магадлалтай байдаг учраас бас үзүүлж хянуулж явах хэрэгтэй байдаг л та. Одоо урьдчилан сэргийлэхийн тулд эмэгтэйчүүдийг манай Монголд бол одоо хэдэн наснаас одоо үзүүлж байгаараа эрт илрүүлэхтэй орж байгаараа гэж одоо манай Монголд бол манай Монголын эмч нар зөвлөдөг байж байгаа. Тийм зөвлөж байгаа вэ? Мөхцөл эмчээ. Урьдчилан сэргийлэх үйлчлэгийн хувьд гэх юм бол ерөнхийдөө эмэгтэйчүүдэд 40-с 70 насыг эрсдэлбүүлэг гэж үздэг. За хүн нас нэмэгдэхийн хэрээр те бие махбод төвшөрхийн хэрээр хавдар тусах эрсдэл өөрөө давхар нэмэгдээд явж байдаг. Тэгэхээр 40 насаас дээш эмэгтэйчүүд ер нь бол 2 жилдээ нэг удаа хөхний эхо болон хөхний маммограмын шинжилгээ заавал хийлгэж авах шаардлагатай. Магадгүй тэн дээр ямар нэгэн жижиг өөрчлөлт зангилаа юмнууд байх юм бол бид нэр дараагийн шатны одоо тодруулах шинжилгээнүүд буюу эдийн шинжилгээ, эсийн шинжилгээ ч юм уу тиймэрхүү шинжилгээнүүдийг хийгээд явдаг. Тэгээд бас яг энэ дунд хэлэхэд одоо манай ээж хавдартай ч юм уу манай эгч хөхний хавдраар өвдөжсэн гэдэг юм удамшлын одоо хүчин зүйл одоо тохиолдсон хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс бол бас 40 насыг хүлээгээд байгаа үгүй. Удамшлын ерөнхийдөө мутацийн гаралтай хавдар бол одоо хөхний нийт хорт хавдрын нэг ойролцоогоор 5-аас 10% эзэлдэг. Тэгэхээр гэр бүлд нь 2-оос дээш одоо яг цусны төрлийн эмэгтэйчүүд нь өндгөвчний юм уу хөхний хавдраар үзүүлж ирсэн бол одоо манай 20 настай охтууд ч гэсэн 30 настай охтууд ч гэсэн ерөнхийдөө эмчийн үзлэгт нарийн мэрэгжлийн эмчэд үзүүлээд одоо бас нөгөө харьцангуй олон төрлийн шинжилгээнүүд хийгддэг болсон, мутацийг илрүүлэх боломжтой болсон байхгүй. Тэгэхээр надад одоо яг хавдар тусах эрсдэл байна уу, энэ мутац байна уу гэдгээ ер нь бол эрт үзүүлээд хэрвээ мутац байгаа тохиолдолд бол тогтмол эмчийн хяналтанд явж явах шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр нөгөө шинжилгээгээ хаана яаж хийлгүүлж болох вэ? Тэр одоо яг Монгол улсын хэмжээнд олон газар хийгдэж байгаа. За манай интермед эмнэлэг, NGS лаборатори, тэгээд Рахамед эмнэлэг, хавдар судлалын үндэсний төв гэл ингээл энэ бүх газар тэр юугаар хийдэг вэ? Хийгдэж байгаа. Цусны шинжилгээгээр юм уу? Яаж гардаг? Яг олон төрлийн аргаар хийж болно. Гэхдээ энгийн хүмүүст бол хамгийн хийгдэх боломжтой шинжилгээний арга нь бол өөрөө цусны шинжилгээ. Одоо яг л цусны ерөнхий шинжилгээ өгж байгаа юм шиг
цус өгөн. Тэгээд тэн дээр чинь бүх одоо танд ямар нэгэн хүүхний хавдар тусах эрсдэл байна уу үгүй юу гэдгийг тодорхойлох боломжтой. Бас тийм боломжтой юм бол эртнээс зүйл мэдэх хэрэгтэй юм тийм. Тэгвэл тэрийнхээ маш олон хүмүүст маш сайн тараач энэний тухай мэдээлэл өгөх хэрэгтэй байна тий. Би бол жишээлбэл одоо нэг Монголд юм боломжтой. Би бас тийм байна. Тэгэд ямар үнэтэй гэдгийг хаана өгч болох юм гэдэг одоо тиймэрхүү мэдээллүүд нь бид нарт хэрэгтэй аахгүй. Тэгэхээр одоо чи хүүхний хавдраар эрсдлээр өвдөх магадлал өндөртэй байна байхгүй гэдэг чинь бүр яг шинжилгээгээр гараад ирэх юм шүү дээ. Гараад ир. Тэгвэл эн чинь бүр айгүй зүгээр юм. Маш зүгээр харин тий. Тэгээд тэрүүгээрээ би миний ойлгосноор бол тэр шинжилгээ өгсөний дараа одоо 15-аас доош одоо юу перцентэж авах юм бол хувь байх юм бол ямар ч одоо юугүй эрсдэлгүй. Эрсдэл нь маш бага. Бүглээ эрт тусч үгүй. 25-аас дээш бол эрсдэл нь ихсээд эхэлсэн байна анхаарал. 35-аас дээш гэвэл бүр амар эрсдэлтэй хүн байна. Та одоо яарвчилж одоо өөр дээр арга хэмжээ аваач гэж ойлгох ёстой гэж би ойлгосон зүг. Тий. Тэрнээс гадна яг энэ гений мутац гэдэг нь болохоор өөрөө дотроо одоо BRCA1 2 гэдэг гений мутацийн төрлүүд байдаг байхгүй юу? Тэр төрлийн одоо мутацтай эмэгтэй яадаг вэ гэхээр одоо өнөөдөр биш юм гэхэд 5 жилийн дараа 10 жилийн дараа хавдраар өвчлөх эрсдэл өөртөө байж байдаг. Ерөнхийдөө хүүхний хавдраар өвчлөх эрсдэл бараг 80-аас 90% гэж үздэг. Тэгэхээр тийм хүмүүс яг нөгөө ойрхон жилийн зайтай ч юм уу те эмчтэй хянуулах эсвэл бүр одоо нөхөрчвийн наснаас хойш ийм хүмүүс байх юм бол бас урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнүүд ч гэсэн хийгдэх боломжтой байдаг. Одоо энэ дээр жишээ дуртах бол Анжелина Жоли жүжигчин байгаа шүү дээ. Тэр чинь тийм хүүхний хавдрын генетик одоо ээж нь нөлөө өвдөжсэн. Тэр генетик юм өвдөд яг насварсан тийм ээ. Тэр шинжилгээ өгсөн чинь BRCA1 одоо BRCA1 гэдэг гений мутац байна гэд гарцсан. Тэгэхээр тэр хүн одоо өндөр наслах тусмаа хорт хавдраар өвдөх магадлал нь 80 хүртэл хувь байгаа байхгүй. Тийм болохоор Анжелина Жоли одоо төрөөд одоо би төрж дууссан гэх тийм мастектоми хийлгээд 2 өнд өвчөө ахуулаад хүүхнийхээ болцорхойг ахуулаад оронд нь имплант хийлгэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн одоо тэр өвчнөр өвдөх ямар ч эрсдэлгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр тэр ингэсэн бэлээ. Хүүхэнд нь одоо нөгөө хүүхний нөөцөр зөөлөн идэсэнд айгүйх дуртай байдаг гинэ. Хавдрын эсүүд нь. Эсүүд ер нь үржих дуртай. Тэг яагаад хүүхний хавдраар их өвчлөд байдаг. Тэгэхээр тэр нөгөө тэр зөөлөн идэсүүдийн бүгдэрийг авчдаг юм шиг байгаа тийм ээ. Хүүхний одоо сүү ялгаруулдаг болчиххаа. Тэгэхээр тэдний бүгдийг аваад имплант хийлчихлээр нөгөө хавдрын эсүүд чинь яахгүй болчихж байгаа. Тэр маань ч нэг асуулт байна. Та яг нөгөө нэг сая дүлий гэдэг чижсэн шүү дээ. Early sign буюу эрт ингээд мэдрэгдэх шинж тэмдгүүд байдаггүй. Тэрийг юугаар мэдэх вэ? Өөрийгөө эхний төвшөнд те өөрийгөө анзаараад жоохон нэг юм таньж мэдэх юу байдаг болов? Одоо ер нь эмэгтэйчүүдэд хамгийн одоо байнга тогтмол хийх энгийн арга болохоор усанд орж явах болгондоо хөхөө тэмтэрч үзчихэл хамгийн боломжтой үйл гэж байгаа байхгүй. Тэгээд яхаар одоо нөө тэмтэрч байгаа талынхаа гараа толгойныхаа ард байрлуулж агаад одоо хөхний булчирхаагаа цээжиндээ нааж ингээд товчноос нь эхлээд тойрог хэлбэрээр дарж ингээд тойруулж үзнэ. Тэгэхээр хамгийн нэгдүгээр болохоор хөхний булчирхаа нөө ингээд барьж одоо хоёр талаас нь хавчиж яах юм бол угаасаа хөхний эд чинь өөрөө жигт биш учраас юм байгаа юм шиг хүмүүст мэдрэгдээд байдаг байхгүй. Тэрийг буруу тэмдрэх одоо магадaltaй учраас цээжнийхээ хандаа шахаж тэмтэрч байгаа гэсэн. Шууд ингэж байгаа тэмдэх юм байна. Тэгж байгаа одоо ингээд дарж тэмтэрнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр өвчтэй байх уу? Нэгдүгээрт өвчин байх, хоёрдугаарт одоо гаранд ямар нэгэн жижигч бай хатуу зүйл тэмдрэгдэг. Хатуу юм бэ. Нөгөө талаасаа суганд булчирхаа томрох те хүнд мэдрэгдэх. Бас нөгөө бас нэг шинж нь болохоор хөхний толгой татагдах. Хивнээсээ одоо арай дотор тал руугаа одоо татагдах. Ил наашаага гарахгүй хөхний идрүүгээ татагдах. Бас нэг айгүй онцлог шинж байдаг нь болохоор нөгөө оранж жимс шүү дээ. Жүржийн хальс тэрэн шиг хөхний арьсан жүржийн хальс шиг ингээд одоо ингээд тийм барцгаар болох. Энэ урдлынх нь толгой хэсэг хаач хамаагүй яг хөхнийхээ арьсны хэсгээр айл хэсэгтэй хөхн тэр нөө жүржийн арьс хальс шиг бэржгэр болох. Тэгээд арьс улаах гэсэн шинж тэмдгүүд байх юм бол яаралтай одоо мэрэгжлийн эмчил хандж үзүүлэх хэрэгтэй. Нэг гараа ардаа авна гэсэн үү? Толгойныхаа одоо тэмдэрч байгаа талынхаа. Тэгээ хананд бие наагаад тэгээ ингээд ер нь тэгээд ингээд цээж рүүгээ шахаж дарж ингээд үздэг байхгүй юу? За тэгвэл одоо сэргийлэхийн тулд эсвэл одоо нөгөө хооллолт хөдөлгөөн тий эрсдлийг бууруулахын тулд гэсэн үг шүү дээ. Тий тэд нар одоо ямар нөлөөтэй авах вэ тий? Амьдралын хэв маяг
тий, амьдралын ер нь хөхний хавдарт бол яг шалтгаан гэх юм бол хамгийн нэгдүгээр нь одоо тэр генетикийн мутац л байгаа. Бусдаар болохоор энээс яг болж ийна одоо нэлэгний хавдар шиг те БЦ вируснаас болж ийна гэж хэлэхэд аюу хэцүү. Хамгийн чухал юм нь нас 60-аас дээш нас байна. Нөгөө одоо олон улсад хийгдсэн маш их судалгаагаар тархалалт удаан хугацаанд биеийн жингийн илүүдэлтэй байх. Тэгээ архи болон тамхины одоо хэтрүүлэх өндөр хэрэглээ айгүйх нөлөөлдөг. За тэгээд бас одоо нэг жирэмснээс хамгаалах дааврын гаралтай ийм бэлтгэлийг 10 буюу түүнээс дээш жилээр удаан хугацаагаар хэрэглэх нь хөхний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тэр удаан хугацаагаар хэрэглэх нь уул нь одоо нэг эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой боловч хөхний хавдрын эрсдлийг бол нэмждэг. Тийм одоо эрсдэл хүчин зүйлүүд л байдаг. Одоо нөгөө сүүлийн үед эмэгтэйчүүд маань их хөхөндөө имплант хийлгдэг болсон байгаа шүү дээ. Энэ маань ер нь одоо хөхний хорт хавдартай ер нь үүсгэн одоо нөлөөлөл үзүүлэх үү, гаднаа яг л нөхцөл болох уу тийм үүсэл нөхцөл болох уу яадаг бол. За энэ одоо зах зээлийн хувьд жоохон хэцүү асуулт гэхгүй. Ягаад гэхээр одоо айгүйх ирчимжиж байгаа тийм хүмүүс айгүйх хийлгэж байгаа. Тэгээд яг ангаах ухаанд болохоор ер нь 20 жил болж байгаа шинэ процедурыг шинэ гэж үздэг, цоошин гэж үздэг. Одоо л яг хөхний имплант гэдэг энэ мэс засал шинэ гэдэг категориас гарч байгаа. Одоо тэгэхээр одоо нөө имплант анх хийлгэсэн хүмүүсийг 20 жил 30 жил дагаж явсан судалгаануудыг үр дүн гарч эхэлж байгаа байхгүй. Олон жилийн дараа. Тийм олон жилийн дараа. Тэгэхэд Америкт хийгдсэн судалгаагаар бол гарсан одоо 100 эрүүл эмэгтэй хүн хөхний имплант хийхэд хөхний хавдар үүсэх магадлал 1% бол байна. Тэр нь яг хөхний өөрийн эсийн гаралтай биш. Одоо тэр нөгөө гадны биетийг хамгаалдаг ACLC одоо нөгөө хамгаалдаг төрлийн эсийн гаралтай хорт хавдар үүсэх магадлал 1% байдаг юм байна гэж бол гарсан. Тэр тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Ер нь бол яг хөхний имплант сүүлийн үед мэдээж хөгжиж байгаа тийм материал нь ч тэр бүх юм хөгжиж байгаа ч гэсэн тэр чинь одоо нөгөө гадны биет учраас тийм баг. Тийм хүний биед оронгууд хүний бие ч ухаантай учраас нөгөө гадны биетээсээ өөрийгөө хамгаалаад тэр имплантын гадуур ингээд кальцин бүрхүүл үүсгэждэг. Тэгэхээр удаан хугацаагаар насан туршдаа байна гэж ер нь бол байх боломжгүй. Яг одоо хавдрын мэс засал ч юм уу хавдрын эмчнэр юу гэж хэлдэг гэхээр имплант хийлгсэн бол 8-аас 10 жил тутам солиулж авах хэрэгтэй. Насан туршдаа байх бол хажууд нь бүнгээл байнгын байж байгаа. Ер нь хөхний хавдрын тухай одоо нэг юм ташаа ойлголтууд яваад байдаг шүү дээ. Хамгийн их түгээмэл ташаа ойлголт нь юу вэ? Өгц боломж. Та юу гэж бодож байна? Хөхний хорт хавдар гэдэг үгнээс хүмүүс ер нь өөрөө аюу их айдаг. Одоо барыг зарим тохиолдолд хорт хавдар байсан ч яг уу энийг онцлуулад яг уу тэрийг л сонсомооргүй байна гэдэг хүмүүс бас их байдаг байхгүй юу? Тэгэхээр яг уу хамгийн ташаа ойлголт гэх юм бол миний хувьд эрт хэрвээ бид нар оншилж чадах юм бол тий хавдрын эрт үед оншилж чадах юм бол одоо Монгол улсад бол одоо хөхний хавдрын чиглэлээр дэлхийд дахинд хийгддэг бүх мэс засал бүх одоо эмээ эмчилгээнүүдтэй бүгд яг стандартын дагуу хийгддэг болсон. Тэгэхээр бид нар хавдрыг эрт үед нь л оншилж чадах юм бол бүрэн дүүрэн эдгэх боломжтой. Тийм тэгэхээр хавдар гэдэг ямыг одоо нөгөө бүр ингээд аюултай тий бүр яг хавдар тусна л хүн одоо шууд өнөө маргаашгүй өнгөрдөг ч юм уу тий энэ бол хамгийн буруу ойлголт. Яг зөв та наадгаа дахиад гэж зоригтой бай гэдэг гоё хэлтэй. Гоё нэг хэлэхдээ манай хүмүүст тий битгий ай гэдэг тий харин тий. Манай эмэгтэйчүүд болохоор сонсоол байдаг. Тий сонсоол байдаг тий. Тэгтээ одоо үед ингээд эмчнэртаа тэгээд ингээд эрүүл мэндийн тогтолцоонд итгэх цаг болсон. Бид нэр бүгд бүх эмчилгээ хийж байгаа. Одоо хөхний хавдрыг эмэгтэй хүн ганцаараа ер нь бол бас даван туулдаггүй. Ард нь гэр бүл найдаг, найз нөхөд нь найдаг тий. За эмнэлгийн ажилчид, эмчнэр, сэвлэгчнэр одоо эмнэлэгт ингээд нөгөө үйлчлэгийн ажил үзүүлдэг хүмүүс хүртэл одоо цуг даван туулцж байгаа гэсэн бохгүй юу нэг ясны. Тэгэхээр та хавдар тусан ч гэсэн ингээд таны ард бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Тийм одоо дэмжлэг тусалцаа үзүүлэх аягүй олон хүмүүс байгаа. Тийм болохоор ер нь л ямар нэгэн хүүхэнд өөрчлөлт гаргах юм бол эмэгтэйчүүд маань эртэл үзүүлж чадвал бид нэр 100% нэгдэх боломж. За баярлалаа. Ястаа яриад
Тэгвэл энэ өдрийн сэдв бол үнэхээр аюу том сэдв байна. Тэгээд нэвтрүүлгийн сэдв байна. Богинохон байгаа учраас ингээд ямар ч байсан та хоёртаа маш их баярлалаа. Цаг баг байгаа учраас тэгээд ялцчгүй энэ тухай сэдвээр яриул би тавын дунд бол баг гал асгаар байна. Тэгээд та хоёртаа өнөөдөр хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Маш их баярлалаа. Үнэхээр хэрэгтэй мэдж байгаагүй сонсож байгаагүй зүйлээ сонсож авлаа. Та бүхэнд маш их баярлалаа. Хэдүүлээ 6 авах болов уу? За яах вэ зөв нэвтрүүлэг дуусч байгаа учраас. За баярлалаа хоёртаа. За баярлалаа. За нэвтрүүлэг асар богинохон байгаа учраас ингээд нэвтрүүлгийн талаар хоёр хэмжээсээ асуух юм болов уу их байлаа. Тэгээд ямар тач гэсэн хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээд мэдээж мэржлийн хүмүүсээс зөвлөгөө авахар ялцчихгүй бүр ингээд маш их хэрэгтэй мэдээлэлүүд бид бүхэнд хүргэж чинь тэгээд хүмүүс бас яаж шалгаж хүртэл эмэгтэйчүүд маань цаг тутам те усанд оргоолгондоо ингээд шалгаад ээж болох юм байна. За тэгээд аюу гой боломжтой гой юмнуудыг хэллээ. Тэгээд хамгийн түрүүний илрүүлэгт яаралтай ор гэж хэлээ да. За өнөөдөөс өдөө үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд эх 7 хоногийн пүрэв гарагт бид хамтдаа уулзцгаая. За ингээд урайгаа хэлээд нэвтрүүлгээ өндөрлөе. За Тэр нь л нэгтэг таныг хөтлөн баярлалаа. За баяр.